Зарчмын зөрүүлтэй саналын томьёолол шүү дээ. Хууль санаачлагчийг нь оруулж ирсэн юм бол дээд боловсролтой Монгол Улсын иргэн гэж л байгаа юм. Тэгээ нь эрх зүйч хүн болохоор зэрэг сайн бүртгээд эрх зүйч биш болохоор буруу бүртгээд гэмт хэрэг зөрчилд ороод байна гэдэг асуудал бол байхгүй шүү дээ. Эрх зүйч гэдэг тийм одоо дипломыг авчихаараа юмыг сайн хийдэг гэдэг ойлголт байхгүй юу. Тэгэхээр энэ бүртгэдэг хүн болгон чинь эрх зүйч болчихоор Монгол улс тэр чигээрээ одоо нэг хуульчдтай нягтлантай нэг юм болчих гээд байна л да. Тэгээ бидний өмнө хуулиудаар бас яг тэгж ийсэн. Энэ салбарын одоо тийм дарга нь ийм цолтой байна гэж орж ирж ирсэн. Тэгэхээр яагаад тэгэхээр зүгээр ерөөсөө бид нар хуулиараа цол олгоод эхэлж байгаа байхгүй. Тэрийн шигээр эн чинь хуулиараа ингээд мэрэгжил заагаад эхлэдэг байна л да. Тэгэхээр энийг ингэж болохгүй. Энийг бол хас шаях хэрэгтэй. Үнэхээр тэр бүртгэгч хүн статистикч байж болно шүү дээ. Өөр мэрэгжилтэй байж болно шүү дээ. Тэгээд энэ заавал их зүйч байх юм шаардлагатай. Тэгэхээр энийг бол би хасхан зүйтэй гэж бодож байгаа. Тийм учраас энэ дээр бол одоо нэг зарчмын зөрүүлтэй томьёолол юм байна. Дараагийн удаад орж ирэхдээ засаал ороод ирнэ. Энэ удаа энийг бол дэмжих бол боломжгүй байна гэж хэлмээр. За. Гişүүд үг хэллээ санал хураана.